Офицер Джон Грей гэх шөнийн хар бол 1857 оны 10 дугаар сарын бороотой саргүй шөнийн үүр цайхын өмнөх бүдэг харанхууд эргүүлийн ажиллаа хийж явахдаа нүдээ нухсан анивчин. Хийн гэрлээр ассан гудамжны дэнлүүнүүд Эдинбург хотыг бүрхсэн уйтар гунгийг төдийлөн сарниуч чадахгүй байлаа. Гудамжны дагуу байрлах байшингийн яндангаас гарч буй утаа энэ гунгийг бүрч нэмэгдүүлнэ. Чулуун зам дээр жижигхэн саруу тас хийх танир дууг сонсоод Джон Грей зогсож хамтрагч руугаа доош инээмсэглэн харлаа. За Бобби минь гэж тэр хэлв. Удалгүй үүр цайн бид удахгүй галын дэргэд дулаацсан даа гэв. Бобби Джон Грейтэй гүлэг байх үеэс нь хойш 2 жил өнгөрсөн байлаа. Тэр нохоо түүний хамгийн их баяр баясгалыг авчирдаг нэгэн болсон. Джон Грей яагаад ийм жижигхэн хачин харагдах харуулын нохоо сонгосныг олон хүн гайхдаг. Бобби бол үнэхээр жижиг. Sky Terrier үйлдвэрийн нохоо бөгөөд бараг хүүхэлдээ шиг жижигхэн, богино хүлтэй. Нүд ба биеийг нь халахсан урт сэксгэр үстэй байжээ. Гэвч Джон Грей Боббид арслангийн зүрх бий гэдгийг мэддэг байв. Тэр өөрийгөө асар хүчтэй гэж боддог, өөрөөсөө хэд дахин том хүнч бай, амтанч бай, дайрхаас айдаггүй байлаа. Бобби харуулын үүргээ маш нухацтай гүйцэтгэдэг. Тэр Bobby on Trust гэсэн англи үгийг хүртэл сурсан байлаа. Энэ нь тэр хөдөлгөөнгүй хөвтөж, хүн бүрийг ажиглан, сэжигтэй зүйл харвал чанга хуцах ёстой гэсэн утгатай. Бобби ба Джон Грей хоёр салшгүй хамтрагчид. Өдөр бүр тэд хамтдаа нэгэн кофе шоп руу очиж өдрийн хоолоо идэн. Хоёуланд нь тэнд үргэлж таатай ханддаг байсан бөгөөд Бобби Джон Грейн хүлд сууж ясмэлж баяртай байдаг байлаа. 57-оос 58 оны өвөл маш хатуу ширүүн болж Джон Грей хүнд ханиалгаж эхэлсэн бөгөөд өдөр өдрөөр бие нь улам дороотсоор байлаа. 2 дугаар сар гэхэд тэр орноосоо ч босох хүчгүй болжээ. Бобби хажууд нь хэвтэж түүнийг харж байв. Джон Грей түүнийг дуудаж ойртуулад сэксгэр үсийг нь зөөлөн илбэн гүнвтэй нүд рүү нь харж "Миний хөөхий жижиг Бобби" гэж шивнэв. Маргааш нь Джон Грей нас оржээ. Эзнийг нь Greyfriars Kirkyard гэдэг газар оршуулахаар болсон бөгөөд оршуулах өдөр Бобби тэр таних бус дүр зургийг чимээгүйхэн ажиллаж байгаад ёслол дуусахад тэндээс явсан юм. Харанхуй боломгц тэр дахин сүмийн хашаанд сэмхэн буцаж ирэв. Үүнээс хойш Бобби эзнийхээ бушийг орхихоос татгалзаж хамгийн ширүүн цаг агаартч тэндээс салахгүй байсан тул нутгийн иргэдийн зүрх сэтгэлийг ихэд хөдлөгсөн байна. Бобби цас бороо, салхи шуурга гээд ямар нөхцөл ямар ч үед эзнийхээ бушийг анцаар аргасангүй. Greyfriars-ийн цэцэрлэгч болон харуулууд Боббиг оршуулгын газраас олон удаа хөөж гаргахыг оролдсон ч амжилт олоогүй. Эцэст нь тэд бууж өгч Джон Грейгийн бушны хажуу талд байрлах 2 бушны чулуун доор шуудаа дэвсэж Боббид хоргодох байр хүртэл бэлдэж өгсөн байна. Цаг хугацаа өнгөрч олон сар жил болсон ч Бобби бушийг сахисаар л байлаа. Боббигийн алдар нэр Эдинбург даяар тархжээ. Өдөр бүр хүмүүс оршуулгын газрын үүдэнд цугларч, үд дундын буу дуугарах мөчийг хүлээн Бобби гарч ирэхийг хардаг байсан гэхэнч бий. Бобби өөрийн эзэнтэй хамт өмнө нь очдог байсан кофе шоп руугаа нутгийн мужаан, тавилагчин Уильям Дууг дагаж явдаг байсан бөгөөд тэд түүнд хоол өгдөг байжээ. 1867 онд хотод бүх нохоо заавал бүртгэлтэй байх ёстой. Эс бөгөөс устгах шийтгэлтэй гэсэн шин журам гарчээ. Эдинбургийн Lord Provost Sir William Chambers Боббигийн бүртгэлийн төлбөрийг өөрөө төлж, дээр нь Greyfriars Bobby from the Lord Provost licensed гэсэн бичигтээ хүзүүгч бэлгэлсэн бөгөөд энэ нь өнөөдөр Эдинбургийн музейд хад хологдож байдаг. Эдинбургийн сайхан сэтгэгтэй иргэд Боббиг ихэд анхаарч халамжилдаг байсан ч тэрээр эзэндээ үнэн ч хэвээр үлджээ. Нийт 14 жилийн турш нас орсон эзнийхээ бушийг тасралтгүй сахин хамгаасаар эцэст нь өөрөө 1872 онд эзнийхээ бушны дэргэд нас орсон байна. Түүнийг хайртай эзнийхэн дэргэд оршуулсан юм. Амьтан хамгаалах байгууллагын эмэгтэй хорооны ерөнхийлөгч Анжела Жоржина Бордет Коутс энэ түүхэнд маш их сэтгэл хөдлөж, хотын зөвлөлөөс зөвшөөрөл авч Боббигийн хөшөөг бүтээхийг хүсжээ. Уильям Броди уг хөшөөг боддоор загварчилж уралсан бөгөөд 1 жилийн дараа ямар нэгэн албан ёсны ёслолгүйгээр байрлуулсан байна. Ингэснээр Шотландын нийслэл хот түүхэндээ хамгийн алдартай, хамгийн үнэнч нохоогоо инхүү дурсах олжээ. Боббигийн бушны чулуун дээр Greyfriars Bobbyгийн инхри үнэнч байдлын хүндэтгэлд 1858 онд энэ үнэнч нохоо эзнийхээ шарилыг Greyfriars сүмийн хашаанд даган очиж
1872 онд нас барах хүртлээр тэр газрын дэргэд байсаар байсан гэж бичсэн байдаг.